За жавхлал сайд уг нь вэ тэр гарц гаргалгааны тухайд ярьсан юм л да. Алдагдaltaгүй гээд ингээд биенээ хуураад саяны тэр тоо баримтууд дээр таваас хэлээр төсвөөс санхүүжих хөстой ипотек амнатын төлбөрийн хувь процент гээд олон зүйлүүд үндсэндээ бид нар энийг төсвөөс гадуур байгаа, төсвийн зарлага тооцохгүй байгаа, алдагдaltaгүй гэж байгаа мөртлөө алдагдaltaа төсөв баталчаад сууж байгаа. Бидний тэр алдагдал чинь нууц хэлбэртэл оруулчихад байгаа шүү дээ. Харин бүр ингэж нуугдмал хэлбэр төсвөө алдагдaltaгүйгээд алдагдaltaа батлаад ингэж дахиад дээрээс нь бартер гэж их оронд бүр шаардлагатай болвол энэ нөхцөл байдлаа үнэлээд яг ингэсэнд орвол энд орвол алдагдaltaан дээр шүү. Яг ингэж явсанд орвол алдагдaltaан дээр шүү. Ингэж бие биенээ үндсэндээ хуурм эхэлж ингэж явсанд орвол. За, жавхлан сайд нэмж хариулт өгье. Тэгээ зөвхөн шөнө одоо эргэж буцаад хэрэггүй. Бид 4 жилийнхаа гараан дээр алдагдaltaгүй төсөвтэй хэдэн жил яваад үзье бүгд тэрийг шийдчихсэн. Одоо эндээс буцаад хэрэггүй. Дахиж бие биендээ нэмэлт даалгавар өгөөд ч хэрэггүй. Эндээ итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. За Монгол банкны балансанд итгэхгүй бол Монгол банкныхнаас энд авчиж суулгаж байгаад асуух хэрэгтэй. Тэр алдагдал нь ямар юм гээд. Монгол банкны алдагдлахээс илүү ер нь миний мэдж байгаагаар тэнд бодлогын зардал байд юм дөө. Бодлогын зардал байд юм. Бодлогын хүүний зардал байна. Ипотек ч гэсэн бас бодлого гэж би харж байгаа. За тэрийг одоо өнгөрсөн жилүүдэд та өөрөө ч энд сууж байхдаа бас шийдсэн л асуудлууд. Тэрийг тусад нь ярина үстэй. Одоо энэ дэр төсвийн хүрээ ярьж байна. Энэ дэр одоо бие биенийхээ цагийг авч өөр тийшээ давхилтаад яах вэ? Төсвийн хүрээгээ хугацаанд нь 6 сарын 1-ээс өмнө батлах ёстой. Хуулийн хугацаатай ийм зүйл.